next-ийн хамгийн сүүлийн version нь зүгээр татаж аваад суулгасан байна гэсэн. Одоо хэрвээ terminal-аа гаргаад Npm run dig гэх юм бол энэ маань зүгээр ямар ч асуудалгүй одоо local host-ын дээр маань ажиллана гэсэн үг. Окей. Тэгээд энэ маань юу гарч ирэх вэ гэхээр ийм одоо цаанаасаа өгсөн байдаг клиенттэй зүйлэн гарч ирнэ гэсэн. Одоо энэ гарч ирнэ гэсэн. Хэрвээ сүүлийн документ байсан уншиж болно. Энийг асуулттай болгож байгаа. Гэхдээ тийм талаар хэлүүлж өгье гэсэн. За хэд хайрул хамраар нь ингэ устгачдаг. Эний за тэгээд дипчээд одоо тайлбарлах таамаглахаар явна гэсэн үг. Мэдээж энэ дээр ямар нэг юм ингэж сажаас хийхгүй байгааг гарч байгаад яагаад тэгж байгаа вэ гэхээр энэ маань өөрөө JSX файл биш байгаа учраас. Тэгэхээр одоо React-ийн нэг деталь биш байгаа гэдэг зүйлийг харж байгаа учраас одоо сажистик. Одоо энэ гэхээр хийж байгаа гэсэн. За энэ дээр класс нэмэх чинь энэ agent screen гэхээр screener хамгийн бага screener авна гэсэн. За тэгээд flex болгоод item center justify center гэж оруулж байна гэсэн. За дараа класс name дээр нэг 500 өргөнтэй ч юм уу. За өргөн нь дэлгэцнийхаа 3-1-ийг авна. Харин өндөр нь 2-1-ийг авахар хийчихье. За тэгээд энэ дотор маань юу байх вэ гэхээр за энэ дээр юугаад би нэг болохоор uproot-ийг нээсэн байгаа. Энийг болохоор uproot нь гар дээрээс утгагүй үргэлж сервер сайд дээр рендер хийгддэг учраас энийг page болон одоо гар дээрээс утга авахад рендер хийгддэгээр болгож өгнө гэсэн. За тэгээд мэдээж импортоор use state-ийг авна. Импортлно. Use state бид нар одоо хаана ашиглах вэ гэхээр энэ дээр нэг const гэдэг утга аваад тэр нь болохоор юу хийдэг вэ гэхээр одоо state-ийнхаа number гэдгийг оруулаад. За number дээр мэдээж би утгыг өөрчилж байгаа учраас use state ашиглах учраас set number гэн энэ артлынх нь одоо ямар ч хамаагүй нэг байж болно. Параметрээр авдаг хөө. Гэхдээ бидний нөгөө нэг одоо зарласан утгаараа илүү өгвөл тохиолдтой байдаг гэдэг агуулгууд юм лээ. State за нийслэл нь 0 тийм үү. За ингээд 0-0-оор өгч. За ингээд одоо нэг ямар ч 0 гэсэн утгатай variable хөвсөж зарласан байгаа гэсэн. За одоо энийг би дэлгэцэн дээр харуулчих. За p гээд харуулчих. Дороо хөвсөж зарлж байгаа учраас number гээд. За одоо энэ дэр маань яасан бэ гэдэг дэлгэцэн дээр нэмэлж харж. Энд нэг асуулт нь яа гэвэл за энийг border өгөөд round гэдэг гэсэн хэлчихье. Яа, тэгэхээр энэ манай number маань энэ дотор маань энийхээ болохгүй байгаа. Тэгээд DC яа юм бэ? За одоо энэ доор нь хоёр button гэж. Нэг нь нэмэлт тавьчихдаг. Нөгөөх нь хасах тавьчихдаг. За би энэ нөгөө нэг ямар хэрэгцээтэй болох нь ойлгох гэдэг байна шүү дээ. Тэгээд Alt дараад доошгоо сумаад байхаар дээш доошгоо ингэ зүүдэг байгаа шүү. Нэг нь угаасаа хасах тавьчихдаг учраас нэмэх нь баруунаа зүүдэг. За энийхээ жоохон number гэсэн юм. За энэ number-ыг жоохон томооно. Class name text нь 3x. За тийм ээ 3x болохоор биш үү? Button за дараа нь үлээ. Тэгээ энийхээ доор энийхээ би flex column болгох. Одоо доошгоо column яа ингэ. За одоо энэ button гаж томруулаад байгаа юм. За текст хэлж байна.
За. Энийг бас 6x гэх юм. 6x гэх юм. За. Хоор курсор үлээ. Яа. Ингээд яа хатанд нэг нь болохгүй нүдэг. X I ингээд яа ингээд энэ дээр гэп аваад би. Яа. Яа одоо. Одоо тэнгууд би энэ хоёр баатан дээр ямарваа нэгэн юу бичиг өгөө. Одоо үйлдэл хийж байгаагүй. Одоо энэ маань дарагдж байгаа үгүй ч мэдэхгүй. За тэнгууд та одоо харцгаая. Дарагдж ивэл одоо би консоль руугаа юм хийж чавъя. За мэдээж баатан учраас энэ маань өөрөө on click гэдэг одоо дарагддаг байх ёстой шүү дээ. Тэр функц нь өөрөө on click гэдэг. On click-ийг дарлаа гэж бодоход энэ логлоо нэмэх гэдгийг даалаа. За дараа за нэмэх нь харталт нь 2 гэж хэлж байна. За тэнгууд яг энэ мөн үйлдэлийг яг энэ үйлдэлийг бид нар юун дээр хийж байна. Нөгөө нэг хат дээрээ яваад хасах гэж хэлээд өгдөгөө. За on click ингээд минимум болохоор хасах. За ямарч нэг энэ дээр дарагдж болж байгаа боловч дэлгэцэн дээр энэ тоо маань өөрчлөх байна тийм. Тоог маань харин хэрхэн яаж өөрчлөх вэ гэдэг нь болохоор энэ set одоо use state маань set number гэдэг зүйлэн дээр одоо бид нарт гаргаж өгдөг гэсэн. За set number одоо яах вэ гэхээр энэ функцэн дээр дарахаар гэдэг энэ дээр би хэрвээ хүсэх юм бол энэ дээр нэг юм функцдоо даад const зарлаад за энийгээрээ хийгээд дараа нь тэргээрээ чиж болох. Add number гэдэг тийм. Одоо хэрвээ JavaScript байх юм бол ингэж ийм зүйл хийнэ гэсэн үг л дээ. Энийг ингээд small функц зарлаад тэгээд number дээр нэмдийн 1 гэж бичнэ. За ингэж бичснийхаа дараа number дээр нэгийг нэгдсэн чинь одоо энэ number маань 2 болсоо. Тэнгүүтээ би энийг рендерлэх ёстой гэсэн. Нухууцаа дахиж рендерлэх ёстой гэсэн. Тэгсэн чинь одоо энэ функц use state-ийг би ашигласнараа тийш шаардлагагүй. Уудсыг маань энэ агуу автоматар рендерлж өгнө гэсэн. Тэгээд number дээр нэмдийн 1. За ийм болно гэсэн. За тэгэнгүүт одоо би нэгийг нэмээд харъя. Button ингээд нэмэлтээрээ дараад харъя. Ингээд манай одоо хоц маань рендерлэгдээд байгаа гэсэн үг байхгүй танаа. За одоо тэгэнгүүт би хас дээр даахад одоо консоль маань ажиллаж байгаа. Энийгээ дахиад ингээд хийгээд өгнө гэсэн. Лого бичсэн байна шүү дээ. За set state get ой юу болоо set numbers альтернатив нэмтэн хэлсэн байна. Альтернатив. За одоо энэ дээр би дарангууд хатагдах хэрэгтэй тийм. Яа тэгээ яагаад энэ маань нөгөө нэг number гэсэн төрлөөс өгөөрэй. Энэ дээрээ зарласан байгаа number-аасаа одоо хацаа гэсэн. Хэрвээ энэ маань тэг байсан бол тэг, нэг байсан бол нэг гэж ингэ явж байгаа.